ноцтой хэрэг. Саяхан буюу 3 жилийн өмнө бидний дуртай найзууд цувралын Чандлерийн дүрээр танигдсан Матью Перригийн үхлийн хэрэгт шинэ эргэлт гарч шүүхийн шатны шинэхэн сонсгол эхэллээ. Түүний хувийн туслах 2 эмч, 1 зуурчлагч, 1 хар тамхины 8-аачин гээд нийт 5 хүнийг түүний үхэлд шууд буруутай болохыг хуулийн байгууллагаас тогтоогоод байна. Энэ бол зүгээр ч нэг вантай усанд живсэн золгүй явдал байсангүй. Харин эмийн хэтрүүлийн хэрэглэн дээр нь дөрөөлсөн хэсэг бүлэг хүмүүс байжээ. As many of you know, Mr. Perry struggled with addiction in the past. And on many occasions, he sought help for his addiction issues. The investigation revealed that in the fall of 2023, Mr. Perry fell back into addiction, and these defendants took advantage to profit for themselves. Хэрвээ ингэж зориуд сануулахгүй л бол бидний хайрт Чандлер олон нийтээс үзэгчдээс салах ёс гүйцэтгэснээс хойш хэдийнэ 3 жил орчмын хугацаа өнгөрчээ. 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр түүний үхлийн мэдээ цацагдсан тэр хар өдөр зөвхөн нэг хүний амьдрал төгсгөл болоогүй юм. Түүнтэй хамт тоо томшгүй олон хүний залуу насны гигэн дурсамж бүхэл бүтэн нэг 90 үе хамтдаа дууссан билээ. Дэлгэцнээ мөнхөрсөн тэрл амьд хөгжилтэй дүр төрх нь хизээч уулзаж үзээгүй ч яг л эртний тань шиг санагддаг тэр найз маань хэдийнэ биднийг орхиод явсан гэдэг хатуу үннийг үргэлж мартуулдаг. Тэрч байтугай тэрхүү инээд хөрийн цаана инэдмийн жүжигчдийн хизээч зугтаж чаддаггүй эмгэнэлт төгсгөл нуугдж байдгийг бид анзаардаггүй. Инэдмийн гол цөм нь эмгэнэж байдаг гэсэн бичигдээгүй хууль бий. Хэрвээ энэ хуулиар сурах бичиг гаргавал Матью Перри яах аргагүй тэр чигтээ нэг бүтэн бүлэг болон бичигдэх сонгодог жишээ юм. Ингээд өнөөдөр бүгдээрээ Матью Перри буюу бидний хамгийн хайртай Чандлерийн хизээч намжаагүй өвдөлтөөр дүүрэн амьдралын түүхээр аялцгаая. 1969 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Матью Лэнгфорд Перри Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужид мэндэлжээ. Түүний дундах нэр нь ямар нэгэн санамсаргүй сонголт биш, харин их сургууль Канадын мисс тэмцээний ялагч болж байсан ээж Сюзанна Лэнгфордын нэрнээс улбаатай. Харин түүний аавыг Джон Перри гэдэг байсан бөгөөд дуучин жүжигчин хүн байв. Түүнийг найзууд цувралын 4-р бүлэгт гардаг Рэйчлийн найз залуу Жошуагийн аавын дүр гэдгээр нь та бүхэн сайн мэдэх байх. Матюг төрөх үед Джон 28-тай, Сюзанна 21-тэй байлаа. Нэгнийх нь карьер уналтад орсон. Нөгөөх нь өөрөө ч гүйцэд хүн болоогүй шахам залуухан эцэг их байв. Матью төрсөн цагаас эхлэн тасралтгүй уйлж гарчээ. Шинэхэн эцэг их нь өдөр шөнөгүй үргэлжлэх энэ зогсолтгүй уйлаан чарлаанд бараг л галзуурах шахаж байлаа. 1 сар өнгөрсний дараа тэд хүүгээ эмнэлэгт үзүүлэхэд эмчнэр Няран гидсний дүүрэн буюу колик гэж оншилжээ. Хамгийн аимшигтай нь эмчнэр түүнд барбитрат хэмээх хүчтэй юм бичиж өгсөн байна. Энэ нь ухаан алдалтын эсрэг болон хүчтэй тайвшруулах зориулалттай юм бөгөөд нойрмоглох, хариу үйлдэл удаашрах, цаашлаад эмийн хамааралтай болох зэрэг тоо томшгүй олон сөрөг нөлөөтэй байв. Матюг уйлах тоолонд Сюзанна Джон хоёр түүнд өнөө хэмээр угждаг байв. Эмээ уумагц тэр уйлж чарлахаа болж гүлрэн чив чимээгүй болдог байлаа. Ийм аимшигт эргүүлэг хэдэн сарын турш үргэлжлэв. Матюг 9 сартай байхад Сюзанна Джон хоёрын харилцаа бүр мөсөн сүйрч салах шийдвэр гаргажээ. Джон жүжигчин болох мөрөөдлөө хөөж Калифорни руу нүүсэн бол Сюзанна Канада руу буцаж сэтгүүлчээр ажиллахын сацуу эцэг эхтэйгээ хамт хүүгээ өсгөх болов. Гэвч ээж нь ажилдаа дарагдаж үргэлж ийш тийшээ явдаг байсан тул Матюгийн хүүхэд насны ихэнх хугацаа өвөө эмээ асрагч нарын гар дээр өнгөрчээ. Тэр ээжийнхээ хайр халамжаар маш их дутдаг байв. Хожим найзууд цуврал тоглох болсон хамгийн том шалтгаан нь ч ээжийнхээ анхаарлыг татах гэсэн цөхөрсөн хүсэлтэй холбоотой байсан юм. Цувралыг үзсэн хүмүүс Моникад хөлийнхөө хурууг тасдуулдаг хэсгээс гадна Чандлерийн гарын хурууны нэг үзүүр байдаггүйг анзаарсан байх. Энэ хуруу бодит амьдрал дээр үнэхээр болсон явдал юм. 3 настай байхад нь цэцэрлэг дээр нэг хүүхэд хаалга савж хаахдаа баруун гарын дунд хурууг нь хавчиж үзүүр хэсгийг нь бяцалж орхижээ. Яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч тэр хурууны үзүүрийг авч чадсангүй. Мэдээ дуулаад нулимс туслуулан сандарч гүйж ирсэн ээжигээ ам нээхээс ч өмнө жаахан хүү. Битгий уйлаа. Би ч гэсэн уйлаагүй шүү дээ гэж хэлсэн гэдэг. Хожим нь тэрээр өөрийн найзууд хайр дурлал ба хамгийн аимшигт зүйлс нэртэй дурсамж номондоо энэ мөчийг иргэн дурсахдаа 3 настайдаа л би бусдыг баясгаж тал застдаг жүжигчин болчихсон байсан. Би гэрээхээ эр хүн байж ээжигээ халамжлахыг хүссэн. Өөрөө бэртэж гэмтсэн байсан ч гэсэн шүү дээ. Энэ бол магадгүй 1 сартай байхасаа л миний олж авсан сургамж байх. Намайг уйлах юм бол тэд намайг унтуулчихна. Тийм болохоор би уйлахгүй байсан дээр. Эсвэл би зүгээр л ээжигээ бас бусдыг аюулгүй тайван байгаасаа гэж хүссэн байх хэмээн бичжээ. Гэвч энэ хит эртэж хэрсүү зан нь их хүрийн харилцааг бүрэн эсрэгээр нь эргүүлж орхисон юм.
Хэдэн жилийн дараа Сюзанна Канадын ерөнхий сайд Пьер Трюдогийн хэвлэлийн төлөөлөгч болж ажилдаа дарагдан гэртээ ирэх нь бүрч ховордов. Хаяа нэг гэртээ ирэхэд нь Матью өөрийнхөө сургуулийн амьдралын талаар урамтай явуулчлахыг хүсдэгч ээж нь төрүүлээд өөрийнхөө ажлын стрессийг хүүдээ гомдлож эхэлнэ. Матью чимээгүйхэн сонсож суугаад яг л кинонд ирэх Чандлер шиг элдв хошигнол ярьж яг л том хүн шиг ээжигээ тайвшруулдаг байлаа. Ээж нь ажил төрөл шинэ хайр дурлалдаа анхаарлаа хандуулад хүүгээ тоохгүй болох үед тэр бас л хошигнол ашиглан ээжийнхээ анхаарлыг өөртөө татахыг оролдоно. Тэрээр ээжийнхээ шинэ найз залуу болгоныг эцгээ мэт сандаг байсан бөгөөд тэднийг салах тоолонд тэрээр дахин нэг ааваа алддаг байлаа. Харин төрсэн эцэг Жонтойгоо тэр 7 хоногт ганц удаа утсаар ярьж, зуны амралтаар л ганц уулздаг. Бусад үед зөвхөн зурагтаар л хардаг байв. 5 настайдаа Матью анх удаа аав дээрээ очихоор Лос Анжелес руу ганцаараа онгоцонд суужээ. Хөлн шаланд хүрэхгүй тийм жижигхэн жаалхүү танихгүй хүмүүсээр хүрээлүүлж, үе үеийнхэн хүчтэй дөргөлт өгөх агаарын хөлөгт сууж явсан тэр аялал түүний хүүхэд насны хамгийн аимшигт хар дарсан зүүд болон үлджээ. Гэвч нас ахих тусам энэ бүхэндээ дасан зөгтсөн байна. Жил бүрийн амралтаараа тэр Америк руу явж аавтайгаа хэсэг амьдардаг байсан бөгөөд энэ үеэр анх жүжигчний амьдралтай танилцжээ. 1979 онд 10 настай Матью аавынхаа тоглосон 240 аврах баг кинонд хитэн минут гарч сургуулийнхаа тайзны жүжигүүдэд ч оролцож эхлэв. Гэхдээ тэр үедээ жүжигчин болно гэж бодоогүй байлаа. Түүний хамгийн том мөрөөдөл нь мэрэгжлийн газрын теннисчин болох байв. 4 настайгаасаа л өвөөгөөрөө теннис заалгаж, дунд сургуульд байхдаа мэрэгжлийн замналаар хичээллэж эхэлжээ. Өдөрт 8-аас 10 цаг бэлтгэл хийж, хизээ нэгэн цагт Уимблдэнд тоглохыг мөрөөддөг байв. 14 настайдаа Канадын үндэсний чансаанд дээгүүр бичигдэж, өсвөрийн ганцаарчилсан төрөлд шилдэг хорт холимог төрөлд шилдэг аравт бүр нэг хэсэг 2 дугаар байранд хүртэл эренбэлэгдэж байв. Гэвч эцсийн эцэст тэрхүү теннисний цохор барьж байсан гар нь архины шилнээс салхаа байсан юм. 1981 онд эцэг Жон дахин гэрлэлээ. Тэр жил ээж Сюзанна ч мөн ажлынхаа хүн буюу хожим нь NBC телевизийн хөтлөгч болсон Кит Моррисонтой гэрлэв. Матью ээж болон хойд эцгийнхээ хамт Торонто руу нүүлээ. Хэдэн жилийн дараа эцэг их хоёр нь тус тусдаа шинэ гэр бүл зохиож хүүхдүүдтэй болов. Дүүнертэй болсон нь Матюгийн ганцаардлыг хэсэгхэн зур сарниулсан ч удалгүй тэрээр өөрийгөө энэ бүхнээс гадуурхагдсан огт хамааралгүй нэгэн мэтээр мэдэрч эхэлжээ. Хоёр гэрт түүний орон зай байсан ч тэр орон зай хизээж бүрэн дүүрэн биш байлаа. Ганцаардаж төөрөлдсөн өсвөр насны Матью амьдралаа алгуурхан алдаж эхлэв. Тамхи татаж сурч, сургууль дээрээ дэмий сэлгүүцэж, аливааг үргэлж хошигнолоор аргалж, бусдын анхаарлыг татахын тулд хэрэг тарьдаг болов. Ээжтэйгээ харилцах харилцаа нь улам хурццаар байлаа. Тэрээр би зүрх сэтгэлдээ бус, зөвхөн өөрийнхөө толгой доторх ертөнцид л амьдарч сурсан. Учир нь тэр газар л хамгийн аюулгүй хизээч шархлахгүй. Хинч миний зүрх сэтгэл рүү нэвтэрч чадахгүй, хинч тэгнэг санахын ч хэрэггүй гэж дурссан байдаг. 14 настай байхдаа нэгэн орой гэртээ хөнгөө байхыг далимдуулан хоёр найзаа дууджээ. Хин нь ихснэг санахгүй. Яриа архины сэдв рүү шилжиж, тэд гэрээсээ хідэн шил ориглуун дарс вино шар ариг гаргаж ирэв. Ердөө 15 минутын дараа шилнүүд бүгд хосорчээ. Ухаангүй согтсон Матью хашааныхаа зүлгэн дээр хөвтөж байв. Сар руу ширтэн хөвтөх тэр үед түүний бие болон сэтгэл санаа хизээч мэдэрч байгаагүй тийм гүнзгий амар амгалан олжээ. Энэ нь хизээч ичиж зовхгүй, айж төгшөхгүй, хошигнолоор эвдэх гэж хичээхгүй тийм л амар амгалан байлаа. Lay in the ground and looked at the skies and just felt better than I ever had in my entire life. And I thought to myself, this is probably what normal people feel like all the time. 14 настай Матью бусад хүмүүс цөрөг нөлөөтэй байдаг сохтууруул хундаа түүнд зөвхөн эргээр нөлөөлж байгааг нээжээ. Наад зах нь эхлээд тэг санагдсан хэрэг. 15 настайдаа ээжтэйгээ харилцах харилцаа нь бүрч муудаж, дээрээс нь Америкт очиж теннисээр хичээлэх хүсэлтэй байсан тул аав Жон руугаа нүүхээр шийджээ. Гэвч теннисний эх орон болсон тэр их гүрэнд очоод өөрийнх нь ур чадвар тэндээ зүгээр л нэг сүүл мушгигч төвчнийг олохыг яс махаараа мэдрэв. Нэгэн удаагийн авраг шалгаруулах тэмцээнд ганц Жоноо авч чадалгүй ялагдсанаар түүний теннисчин болох мөрөөдөл бүрмөсөн салхинд хийсэн юм. Тун удалгүй эцгийнхэн жүжигчний мэрэгжил түүнд хүчтэй нөлөөлж, теннисний талбай дээрх урам хугарлыг нь жүжигийн урлаг сонирхох хүсэл нь дарангуйлж эхлэв. Гэвч эцэг нь түүнд мэрэгжлийн тал дээр үлгэр дуурайл болсон шигэ архины тал дээрч Матюг буруу зам руу эргэлт буцалтгүй хөтөлсөн байна. Өдөр бүр орой гэртээ ирэхдээ эцэг Жон нь үргэлж арх уудаг байсан бөгөөд үүнийгээ өдрийн хамгийн жаргалтай мөч гэж нэрлэдэг байв. Матюгийн нүдэн дээр тэр хундагаар нь хөнтөрсөөр орон дээрээ ухаангүй унаж, маргааш нь ямар ч асуудалгүй зүгээр босоод л ажилдаа явчихдаг байв.
Анх ууж үзсэн тэрхүү мэдрэмж болон эцгийнхээ өдөр тутмын үйлдэлийг харсан Матью өөрийгөө ч бас арх уухын хажуугаар хэвэн амьдарч чадна гэж эндүрчээ. Гэвч хожим нь түүний хамгийн аимшигт зүйл гэж нэрлсэн энэ арх хар тамхи нь түүний амьдралын 9 сая долларыг үрэн таран хийж 15 удаагийн нөхөн сэргээх төв 30 жилийн сэтгэл заслын эмчилгээгээр ч нөхөж дийлээгүй. Түүнийг дотроос нь идэж мэрсэн хар нөх болно гэдгийг тэр үед хэн ч мэдсэнгүй. Энэ бол мэдээж хожимын түүх юм. Тэр үед 16 настай Матью төрөл бүрийн инэдмийн төслүүдэд жижиг дөрүүд бүтээж эхлэв. Жишээ нь өсөлтийн зовлон цовралд Кэрлийн найз залуу болж тоглоод согтуугаар мод мөргөж үхдэг дүр гэх мэт. 1987 онд 18 настайдаа дахин нэг инэдмийн кино болох Өглөөний мэнд Мэгид тогложээ. Кинон тийм ч онцгой байгаагүй ч зураг авалтын үеэр Матью гол дүрийн жүжигчдийн нэг Ханк Азряатай сайн найзууд болсон юм. Хожимд тэдний нэг нь найзууд цувралд Чандлерийн дүрийг бүтээж нөгөөх нь Фибигийн эрдэмтэн найз залуу Дэвидийн дүрд тоглосон билээ. 1993 онд 24 настай Матью өдөр бүр л кино багуудын дунд гүйж нэг л хэвийн инэдмийн дүрүүдэд тоглосоор байв. Од болоогүй байхдаа л тэрээр уран бүтээлийн гацаанд орчход байлаа. Ингээд менежер нь түүнд нэгэн шинэ гэрээ олж өгсөн нь найзууд цуврал биш, харин түүнийг найзуудад тоглох боломжгүй болгох шахсан нэгэн төсөл байв. ABC телевиз тухайн үед Lux 2194 нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт инэдмийн цуврал хийхээр төлөвлөж байлаа. Матью гол дөрүүдийн нэгээр сонгогдож эхний туршилтын ангийн зураг авалтад орсон бөгөөд цалин нь $22,500 байв. Тэрээр энэ цалинд маш их сэтгэл хангалуун байсан тул шууд л гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээнд зураг авалтын үеэр жүжигчид өөр ямар ч төсөлд давхар оролцохыг хатуу хоригдсан байв. Гэтэл яг гэрээгээ зурчхад байтал найзуудын зохиол түүнд ирхэн тэр. Яг л түүнд зориулаад бичсэн юм шиг төгс зохиол байв. Хэдэн жилийн өмнө Матью зохиолч Дэвид Крейн, Марта Кауфман нартай өөр нэгэн цуврал дээр богино хугацаанд хамтран ажиллаж байжээ. Тэр хоёр зохиолч яг одоогийн найзуудын зохиолчд байсан бөгөөд тухайн үед тэд жүжигчдийн ертөнцийг бараг тэр чигтэн шалгаж дуусаад байлаа. Уг нь Чандлерийн дүрд жүжигчин олох хамгийн амархан байх ёстой байв. Учир нь энэ дүрд зөвхөн хошигнол сайн ярьдаг байх гэсэн ганцхан шаардлага тавигдж байлаа. Гэвч шалгаруулалтын өрөөний хаалга нээгдэж хаагцаар л байв. Тохирох хүн олдсонгүй. Ингээд Дэвид Марта хоёр Матюг санаж түүнийг шалгаж үзэхээр шийджээ. Гэвч тэр үед Матью нөгөө гэрээндээ хүлэгдчихсэн хувцас хэрэглэлээ хүртэл тааруулж өмсөд бэлтгэжсэн байсан тул Чандлерийн дүрээс мултрах нь бараг л тодорхой болоод байв. Гэвч чамд ирэх ёстой зүйл хизээч чамаас зугтдаггүй гэдэг үг бий. Нэгэн орой NBC телевизийн найзууд төслийг хариуцсан продюсеруудын нэг Джейми Тарсес Fox телевизийн продюсер нөхөртөөгөө унтахын өмнө хууч хөөрч байгаад Lux 2194 цувралын талаар яриа өрнүүлжээ. Нөхрөөсөө тэр цувралын зохиол дэндүү хог шиг байсан болохоор Warner Brothers уг төслийг цуцалж жүжигчдийн гэрээгч мөн хүчингүй болгосон гэдгийг дуулав. Матюгийн хуваар суларсныг дуулангуутаал Джейми тэр даруй багийнхандаа мэдэгдэж хэдхэн хоногийн дараа Матью амьдралыг нь оронгоор нөөцчилсөн тэр утсан дуудлагыг хүлээн авч насан туршийнх нь бахархал усан дүрээ атгаж авсан юм. 1994 оноос 2004 он хүртэл бүтэн 10 жил нийт 200 гаруй анги бүтээгдэж телевизийн рейтингийн шилдэг 10-т байнга жагсаж сүүлийн ангийг нь 50 сая гаруй хүн нэг дор үзсэн гэх агуу амжилтыг тогтоосон билээ. 65 телевизийн шагнал хүртсэн энэ бүтээл Америкийн телевизийн түүхэн дэх хамгийн агуу инэдмийн цувралуудын нэг. Магадгүй түүнээс ч илүүд тооцогдох болсон юм. 21 жилийн дараа ч гэсэн найзууд цуврал Warner Brothers компанид жил бүр $1 тэрбум орлого оруулсаар л байна. 6 гол дүр нь юу ч хийхгүй зүгээр сууж байсан ч жил бүр 2% буюу $20 сая ашиг хүртсээр байгаа. Энэ цувралын бий болгосон соёлын үн цэн нь хөрөн мөнгөний үн цэнээс хавьгүй холд авж үе үеийн залуусын зүрх сэтгэл дэх нөхөрлөл, хайр дурлал, оюун санааны деваажин болсон юм. 2022 онд 53 настай Матью тансаг харшийнхаа усан санд хэвтэнгээ Чандлер болохоос өмнөх үеэ дурсамж номондоо ингэж бичжээ. Шалгаруулалтын хариу ирэхээс 3-7 хоногийн өмнө тэр жижигхэн байранда Чарли Шиний дахин хэрэг тарьсан тухай сонины мэдээ уншаад сууж байв. Матью Чарли Шинд санаа зовох зүйл алга. Тэр ийм алдартай эмчин гэж бодсон гэдэг. Тэгээд нүдэ аниад бурханд хандан залбирч. Бурхан минь та намайг яаж чи тэгсэн яах вэ? Гагцхүү намайг алдартай л болгож өгөөч хэмээн гуйжээ. Тэр үед алдартай л болчихвол хамаг зовлон арилна гэж тэр гиннээр итгэж байлаа. Бурхан түүний хүслийг биелүүлсэн ч хариуд нь түүнээс хамгийн үнэтэй төлөөсийг авсан юм. Хожим тэрээр алдар нэрд хүрснийхээ дараах үеийг дурсахдаа би дэлхий дээрх хамгийн азтай хүн байлаа. Би хангалттай наргиж сингсэн. Гэвч энэ бүхэн миний хайсан хариулт биш байсан хэмээн хэлжээ. All that the outside had to offer. Julia Roberts is my girlfriend. It doesn't matter, you have to drink.
I just bought my dream house. It looks across the whole city. Can't enjoy that without a drink. I'm making $1 million a week. I win, right? Would you like to have a drink? Why, yes, I would. Thank you very much. I'm the luckiest man on the planet. And boy, did I have fun. They just weren't the answer. 1996 онд Матью найзууд цовралд зочноор тоглосон Жулия Робертстай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Олон жилийн хугацаанд тэр олон ч бүсгүйтэй болцож байсан ч Жулиатай өнгөрүүлсэн энэ харилцаа л түүний сэтгэлд хамгийн тод үлдсэн гэдэг. She is a terrific, wonderful person, and yeah, I know she's been saying some really nice things about me. I'm like blushing all the time, and she's an amazing person. She's everything every guy thinks she is, basically. Үрд үргэлжиж болох байсан энэ хайр ердөө ганцхан жилийн дараа дуусгар болсон нь Матюгийн хүсэл биш ч гэлээ түүний л хийсэн сонголт байлаа. Тэр үнэхээр төгс үзэсгэлэнтэй ухаалаг эмэгтэй байсан. Би үргэлж түүнийг надаас салчихгүй. Яавал тэр намайг орхихгүй байх бол гэж шаналдаг байсан. Би түүнд хизээч тэнцэхгүй, би үргэлж дутуу хүн шиг мэдрэгддэг байсан. Түүнийг намайг хаяад явахыг хүлээж сууснаас би өөрөө төрүүлээд явчихсан нь хавьгүй дээр хэмээн дурсжээ. Жулия магадгүй нэгэн жижиг телевизийн жүжигчэнд хаягдсандаа маш их гайхсан байх. Энэ бол Матюгийн дотн харилцаанд өөрийгөө хамгаалдаг цор ганц арга нь байлаа. Тэр үргэлж хамтрагчтай өөрийнх нь дутагдлыг олж харахаас өмнө төрүүлж хөдлөн бүх харилцааг өөрийн гараар устгадаг байв. Энэхүү зүгтэлт зайлсхийлт нь түүний бараг бүх хайр сэтгэлийн харилцааны эмгэнэлт төгсгөл болсон юм. 1997 онд найзуудаас гадна Матью кино ертөнцид хүчээ сорж эхэлсэн ч амжилтанд дундаж л байлаа. Бүр тэнгүүд урагшаа киноны зураг авалтын үеэр тэр насан туршдаа харамсаад маршгүй осолд оржээ. Зураг авалт Аризона болон Невада мужийн хил дээрх Мид нуурын орчимд явагдаж байв. Энэ бол Америкийн нэгдсэн улсын хамгийн том хиймэл нуур бөгөөд хүмүүс усны мотоцикл их ундаг байлаа. Нэгэн өдөр завсарлагаанаар Матью усны мотоцикл түрээсэлж усан дээгүүр нисэх мэт давхихыг хүсжээ. Гэвч хурдаа хэтрүүлснээс болоод тэр үнэхээр л нисээд өгөх нь тэр. Багийнхан нь түүнийг уснаас татаж гаргахад тэрээр өвдөлттэй болоод хөдөлж чадахгүй. Ялангуяа хүзүүндээ маш хүнд бэртэл авсан байв. Гэвч тэр оройн гол дүрийн жүжигчний хуваар эхнэрээ төрөхт нь хажууд нь байдаг киноны маш чухал зураг авалттай байлаа. Гол дүрийн хувьд тэр зураг авалтыг таслах ямар ч боломжгүй байсан тул багийнхан нь яаралтай нэгэн эмч дууджээ. Өнөөх эмч Матюд нэгэн өвчин намдаах юм өгөөд үүнийг уувал бүх зүйл зүгээр болно гэж хэлв. Эмийн үйлчилгээ үнэхээр ч ид шидийн мэт байлаа. Яг ямар мэдрэмж төрүүлсэн бэ гэж үү? Яг л түүний 14 настайдаа анх согтууруулах ундаа амсах үед төрсөн шиг хизээч салж чадамгүй тийм ансуурал аз жаргал байв. Энэ эмийг Викодин гэж нэрлэдэг бөгөөд маш хүчтэй өвчин намдаах үйлчилгээтэй. Найрлагад нь байдаг опиоид бодисыг удаан хугацаагаар эсвэл хэтрүүлэн хэрэглэвэл донтолт, илгэний гэмтэл, амьсгал боогдох зэрэг асар хүнд үр дагавар дагуулдаг. Мэдээжийн хэрэг Матью тэр даруй донтжээ. Өнөөдөр нэг ширхэг, маргааш 2, нөгөөдөр 3 байсаар сүүлдээ өдөрт 55 ширхгийг уудаг болов. Арх болон эмийн давхар хамааралд орсон түүний биеийн байдал өдрөөс өдөрт савлаж байлаа. Үүнийг нь батлах хамгийн тод баримт бол найзууд цувралын үеэрх түүний жингийн огцом хэлбэлзлүүд юм. Матью өөрөө хэлэхдээ би таргалсан үед би арх ууж байсан гэсэн үг. Харин би турж ицсэн үед эм ууж байсан юм гэж ярьсан байдаг. Нэгэн өдөр Рэйчлийн дүрийг бүтээсэн Jennifer Aniston түүн дээр шууд ирээд "Бид чиний арх ууж эм хэрэглэж байгааг бүгд мэдэж байгаа шүү" хэмээн шулуухан хэлжээ. Бид чадах бүхнээрээ түүнд туслах болно гэдгээ илэрхийлсэн ч Матью өөрөө ч тэд ч тэр нэг л зүйлийг мэдээгүй байв. Түүний зүрх сэтгэлийн өвдөлт устж үгүй болохгүй л бол арх болон эм хизээч түүнийг тавьж явуулахгүй гэдгийг. Эцсийн эцэст сэтгэлийн шарахыг ямар ч юм мэдгээдэггүй шүү дээ. 2000 онд Брюс Уиллистэй хамтран тоглосон 9 ярд кинон ашиг орлогоороо маш өндөр байж түүний хувьд амжилттай болсон цөөхөн кинонуудынх нь нэг болсон юм. Гэвч бодит амьдрал дээр Матюгийн байдал улам бүрд орцсоор бүр арх хэтрүүлэн хэрэглэснээсээ болж нойр булчирхайн өрөвсөлтэй болжээ. Хамгийн аимшигтай нь түүний сэтгцийн эрүүл мэнд гамшигын түвшинд хүрч байв. Кино байсан ч цуврал байсан ч ихэнх үедээ тэр өөрөө юунд тоглож байгаагаа ч мэддэггүй байлаа. We got some time. Okay, should we get some coffee? Sure. Where? 2004 онд найзууд цуврал төгсгөлөө хийж Чандлер сүүлчийн хошигнолоороо үзэгчдтэйгээ салах ёс гүйцэтгэлээ. Сүүлчийн зураг авалт дууссаны дараа хүн бүр уйлж байв. Гэвч Матюгээс бусдна. Тэрээр дурсамж номондоо энэ мөчийн тухай. Би юу ч мэдрээгүй. Энэ нь эмийн нөлөө байсан уу? Эсвэл миний сүнс аль хэдийн өгчгсөн байсан уу гэдгийг би ч өөрөө мэдэхгүй байсан гэжээ. Цуврал дууссаны дараа тэрээр хид хідэн алдартай цувралд зочноор тогложээ.
Жишээлбэл Моникагийн дүрийг бүтээсэн Кортни Коксийн Cougar Town, Фибигийн дүрийг бүтээсэн Лиза Кудроугийн веб терапи зэрэг төслүүдэд оролцсон байна. Мөн хит хитэн кинонд тогсны дотор 17 нас руугаа буцсан нь Рон Кларкийн түүх зэрэг бүтээлүүд багтсан бөгөөд хоёр дахь киногоороо тэр алтан бөмбөрцөг болон Эмигийн шагналд нэр дэвшсэн юм. Гэвч үүнээс хойш түүний жүжигчний карьер арх болон хар тамхитай хийх эцэс төгсгөлгүй дайны сүдэрт алгуурхан ялагдаж эхэллээ. 2019 онд олон жилийн арх эмийн хэрэглэнээс үүдэлтэйгээр түүний биеийн байдал эрс мууджээ. Нэгэн удаа нарийн гидсэн цоорч хагалгааны ширээн дээр 7 цагийг өнгөрөөж 14 хоног комд орсон бөгөөд сэхэн амьдруулахын тулд зохиомжтой уушиг хүртэл залгажээ. Үүний дараах 9 сарын турш тэрээр хажуудаа ууттай амьдрах хэрэгтэй болов. Тэр эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч болж нийтдээ хэвлийн хөндийн 14 удаагийн хүнд мэс засалд орсон байдаг. Цар тахлын үеэр Матью 1 жил үерхсэн найз бүсгүй Молли хувирцтайгаа сүй тавьсан нь түүний амьдралын хувьд цоо шин эхлэл байлаа. Гэвч тэр бас л өөрийнхөө бүтээсэн харгас тойргоосоо гарч чадсангүй. 4 сарын дараа тэд сүүгээ цуцалжээ. Тэр жилээ Матью Швейцар руу явж сэтгэл готрал, түгшүүр эмийн хамаарал зэрэг өвчнөө эмчлүүлэхээр нөхөн сэргээх төвд хэвтэв. Энэ хугацаанд тэрээр богино хугацаагаар кетамины эмчилгээ хийлгсэн бөгөөд энэ нь өвчин намдаах сэтгэл гутралыг эмчлэх үйлчилгээтэй ч маш амархан донтуулдаг бодис байв. Тиймээс ч үүнийг гудамжинд K гэж нэрлэх нь олонтаа. Үүгээрч зогсохгүй тус байгууллагаас хэвлийд нь удаа дараа хагалгаа хийснээс үүдэлтэй үүдэлтийг намдаах зорилгоор эмнэлгийн тусгай төхөөрөмж биедэн суулгахыг санал болгож тэр ч үүнийг зөвшөөрчээ. Хагалгааны үеэр түүнд Propofol буюу сүүний зүү гэж нэрлэгддэг нойр суулгах, мэдээ алдуулах эм тарьсан байна. Энэ эмийн сөрөг нөлөө нь цусны даралт унгах, зүрхний хэм удаашруулах, амьсгал дарангуйлах үйлчлэгээтэй байсан бол хамгийн аимшигт нөлөө нь амьсгал зогсоох, цаашлаад үхэлд хүргэх аюултай байв. Матюуд энэ эмийг тарьсны дараа зүрх нь 5 минутын турш бүрэн зогсжээ. Эмчнэр түүний амийг арайхийн аварсан ч зүрхний иллэг хийх явцдаа түүний 8 хавиргыг хугалж орхисон байна. Тэгээд хагалгааны дараах өвчин намдаах эмнээс дахиад л зайлсхийж чадсангүй. 2021 онд 52 настай Матью найзууд тусгай дугаарт оролцохоор бусадтайгаа дахин нэгдлээ. Түүний царайд илрэх хитрхи гүн ядаргаа нь нэгэн цагт мандаж байсан Чандлерыг эргэн дурсахад ч бэрх болгосон байв. Энэ нь ч тэдний дэлгэцээр дахин хамтдаа гарсан хамгийн сүүлчийн уулзалт байлаа. 2022 онд эм болон архины хамаарлаа арайхийн хяналтанд авсан Матюгийн бие болон сэтгэл санаа баг зэрэг сэргэж өөрийн дурсамж номоо хэвлүүлв. Тэр номондоо сайн, муу бүхэл зүйлээ илэн далангүй бичжээ. Залуу насны алдаа оноо, алдар нэрийн үнцэн, мөн түүнчлэн ёроолгүй зовлон гуниг, харанхуй түүхээч тэр нуусангүй. Тэрээр энэ номыг надтай адил шаналж яваа хүмүүст зориулж бичсэн юм гэж хэлсэн байдаг. Олон жилийн турш арх хар тамхитай тэмцсэн ч тэрээр хизээж бууж өгсөнгүй. Арх эмийн хяналтыг сайжруулахын төлөө тууштай тэмцэгч байсаар ирсэн. Тэр цагаан ордны хар тамхины хяналтын үндэсний газартай хамтран мансууруулах бодисын хэтрүүлийн хэрэглээтэй холбоотой бодлогыг шинжлэх, олон нийтэд таниулах ажилд гар бие оролцож байв. Мөн өөрийн Малибу дахь хуучин хашаа Перигийн байшин нэртэй нөхөн сэргээх төв болгон хувиргаж холбогдох хандивын сан байгуулахаар төлөвлөж байлаа. Гэвч харамсалтай нь тэрээр сангийнхаа нээлтийг ч харж амжаагүй юм. I've said this for a long time. When I die, I don't want friends to be the first thing that's mentioned. I would like to be remembered as somebody who lived well, loved well, was a seeker. His paramount thing is that he wants to help people. That's what I want. 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой 54 настай Матью сошиал хаягтай ван дотор хусанд орж буй 6 оруулжээ. 10 дугаар сарын 28-ны үдээс хойш 4 цагийн үед түүний хувийн туслах нь түүнийг яг тэр ван дотор нас барсан байхыг нь олсон юм. Хэргийн газарт ямар нэгэн тэмцэлцсэн уул мөр байгаагүй бөгөөд Матюгийн биед ч ил харагдах шарх сорив олдсонгүй. Цагдаа нар гадны нөлөөтэй гэж үзэх үндслэл олоогүй тул тухайн үедээ дотоод гадаадын бүх хэвлэлүүд усанд живж нас барсан гэж мэдээлж байв. Гэвч удалгүй задлан шинжилгээний хариу гарч түүний өхлийн шалтгааныг кетамины зочмог хордлогын улмаас үүссэн амьсгалын дутагдал хэмээн тогтоов. Мөн усанд живсэн зүрхний титэн цусны өвчтөй байсан түүнчлэн бупренорфин хэмээх эмийн үйлчилгээч нөлөөлсөн гэж үзжээ. Харин ямар ч согтууруулах ундааны зүйл илрээгүй байна. Өмнө нь дурдсанчлан Матью Швейцарт байхдаа кетамины эмчилгээ хийлгэж байсан. Америкийн хүнс эмийн захиргаанаас кетаминыг богино хугацааны мэдээ алдуулагчаар ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд сүүлийн жилүүдэд сэтгэл готрал, түгшүүрийг эмчлэхэд түгээмэл ашиглах болсон ч сэтгцийн өвчнийг эмчлэхэд албан ёсоор бүрэн зөвшөөрөөгүй байсан юм. Учир нь энэ юм маш хурдан донтуулдаг бөгөөд цусны даралт огцом ихсэх, зүрхний хэм алдагдах,
амьсгал боогдох зэрэг асар хөнөөлтөй, сөрөг үр дагавартай тул хатуу хяналттай эмийн жагсаалтанд багтдаг. Тиймээс онлын хувьд зөвхөн эмнэлгийн нөхцөлд л хэрэглэх ёстой байлаа. Гэвч энэ бол зөвхөн онол төдий зүйл бөгөөд 70-аад оноос эхлэн Америкт кетамины хууль бус хэрэглээ асар хурдтай тархаж улмаар Аз руу хүртэл тархан К хэмээн алдарсан юм. Харин түүний биеэс илэрсэн өөр нэг бодис болох бупренорфин нь опиодын донтолд болон хүчтэй өвдөлт намдаахад ашиглагддаг сэтгцэд нөлөөлөх юм байсан бөгөөд кетаминтай адилаар маш амархан хамаарал үүсгдэг тул зөвхөн эмчийн хатуу хяналтанд ор хэрэглэх ёстой бодис байв. Хэрв энэ хоёрыг хавсарч хэрэглэвэл амьсгал боогдох, хөдөлгөөний баримжаа алдагдах, ухаан алдах, цаашлаад шууд үхэлд хүргэх аюултай байв. Гэхдээ үхлийн хамгийн гол шалтгаан нь мэдээж кетамин байлаа. Матюгийн задлан шинжилгээний хариунаас үзэхэд түүний захын цусны дээжинд кетамины 3540 нанограмм мл. Харин төвийн цусны дээжинд 3271 нанограмм мл байсан нь өвчин намдаах болон эмчилгээний бус зориулалтаар ашигладаг хэмжээнээс хавьгүй өндөр буюу мис заслын үед хэрэглэдэг 1000-6000 нанограмм мл түвшинд хүрсэн байжээ. Мөрдөн байцаалтаас үзэхэд Матюг нас барсан өдөр нь цогцыг нь анх олсон түүний хувийн туслах Кеннет Ивамасан түүнд хэд хэдэн удаа кетамин тарьсан болох нь тогтогдов. Эхнийх нь өглөөний 8 цаг хагаст, хоёр дахь нь 12 цаг 45 минутанд, харин гурав дахь буюу хамгийн сүүлчийнхийг нь 13 цаг 25 минутанд тарьжээ. Үүний дараа тэрээр Матюд Вантай ус бэлдэж өгчхөд ажил хөдөлтөхөөр гадагш харсан бөгөөд 4 цагийн орчимд буцаж ирэхэд нь тэрээр усанд доош харан хөвсөн амьсгалын ямар ч шинжгүй болсон байжээ. Туслахыг нь мэдүүлснээр тариа хийлгэх нь Матюгийн өөрийнх нь шаардлага байсан гин. Тэр ч байтугай сүүлийн 5 хоногт тэрээр нийт 27 удаа тариа хийлгэсэн байлаа. Тэгвэл тийм их хэмжээний хориотой эмийг тэд хаанаас олж авсан бэ? Here, Matthew Perry sought treatment for depression and anxiety and went to a local clinic where he became addicted to intravenous ketamine. When clinic doctors refused to increase his dosage, he turned to unscrupulous doctors who saw Perry as a way to make quick money. 2023 оны 9-р сар буюу Матюг нас барахаас 1 сарын өмнө тэрээр сэтгэл готрол түгшүүрээ дарахын тулд дахин кетамины эмчилгээнд орж донтсноор сүүлийн 2 жилийн турш хичээж барьсан төвчээр нь тэр чигтээ нурж унсан юм. Дахин сэдэрсэн донтолт нь урд урдынхаас илүү хэрцгий бөгөөд хяналтгүй байлаа. Цагдаа нарын хэлж байгаагаар эмчнэр түүний эмийн тунг нэмэхээс татгалзсны дараа туслах Ивамасан кетамин олж авах өөр арга зам хайж эхэлсэн бөгөөд үүний дүнд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг хоёр чимчтэй холбогджээ. Сальвадор Пласенсиа болон Марк Чавез гэх тэр хоёр эмч хувьялдан 2023 оны 9-р сарын 30-ны өдөр Пласенсиа Чавез руу залгаж нэгэн өвчтөнд кетамин олж өгөх боломжтой эсхийг асуужээ. Удалгүй өнөөх өвчтөн нь алдарт жүжигчин Матью Перри болох нь тодорхой болов. Чавез өөрийн эмнэлгийн кетаминыг мөнгөөр солих боломжтойг хэлж хоёр шунхаа этгээд үгсэн тохиролцож томхон ашиг хийхээр шийджээ. Тэд өөрсдийн мессежэндээ энэ мулгуу бидэнд хэрэг мөнгө төлөхийг харъя л да гэж бичиж байв. Удалгүй тэд уулзаж ашгаа хэрхэн хуваахаа ярилцсан байна. Тэр оройдоо Чавез Пласенсиад 4 жижиг шил кетамины шингэн, хэд хэдэн кетамины үрэл хуурамчжоор Бэйли тариур зэргийг өгчээ. Пласенсиа эмч энэ бүхэн нь хууль бус эмнэлгийн үйл ажиллагаа бөгөөд өөрт нь ийм төрлийн эмчилгээний ямар ч туршлага байхгүйгээ мэдсээр байж түүний гэрт очин тариа хийж өгчээ. 10 дугаар сарын 2-ны өдөр тэрээр дахин гэрт нь очсон бөгөөд тэд хоорондоо хэрвээ өнөөдөр бүх зүйл бүтэмжтэй болвол цаашдаа байнгын үйлчлүүлэгчтэй болж магадгүй. Тиймээс энэ амийг бүтгэхийн тулд хамаг чадлаа дайчилцгаая хэмээн чатлаж байжээ. 10 дугаар сарын 4-ний өдрийн чатад түүнийг өөр тийшээ явуулж болохгүй шүү. Зөвхөн бидэнд л ханддаг болох хэрэгтэй. Би дахиад илүү их кетамин олох арга хайж байна гэж бичжээ. Энэ хоёр шунхаа этгээд нэгэн дамандаа орсон тослог махнасаа хизээч салахыг хүссэнгүй. Үүнээс өмнө ч Чавез эмч ийм хууль бус бизнес хийсээр ирсэн байлаа. Тухайлбал шүүхийн баримтад дурдсанаар 2023 оны 7 дугаар сард Чавез эмч нэгэн эмийн санд хуурамчжоор бичиж өгөн нэгэн өвчтний нэрийг барьж 30 ширхэг 200 мг-ийн кетамины үрэл авсан бөгөөд өнөөх өвчтөн нь энэ тухай юу ч мэдээгүй байсан гин. Матюгийн барааг таслахгүй тулд Чавез эмч энэ аргаараа өөрийн нийлүүлэгчдээс байн хуурамчжороор кетамин гаргуулдаг байв. Нэг шил кетамины өртөг нь ердөө $12 орчим байсан ч нэг сар хүрэхгүй хугацаанд тэд $55,000 Матюд 20 шил буюу нийт 225 мл кетамин зарсан бөгөөд өртөг нь ердөө $240 л байлаа. Нэг удаагийн үйлчлэгээний хөлс нь $2,000-аас $4,500 хооронд хэлбэлзэж байв. Нэгэн удаа Пласенсиа бүр машины зогсоол дээр ямар ч эмнэлгийн анхны тусламжийн нөхцөлгүй орчинд Матюд шууд машин дотор нь тариа хийжээ. Харин бусад ихэнх тохиолдолд Пласенсиагийн зааварчилгаагаар ямар ч анагаахын мэдлэггүй туслах Ивамасан өөрөө тариа хийдэг байсан байна.
Кетамин нь хатуу хяналттай юм байсан тул зах зээл дээр олдоц муутай цаг хугацаа өнгөрөх тусам нийлүүлэлтэнд тасрах эрсдэлтэй байв. Дээрээс нь эмийн хяналтын газраас эмнэлгүүдэд байнга шалгалт хийдэг тул сэжиг авах аюултай байлаа. Тиймээс туслах Ивамаса өөр арга сүйхчилж бүлэглэлийн 4 дахь хүн болох Эрик Флемингтэй холбогджээ. Энэ хүн бол Лос Анжелесийн нэгэн жижиг найруулагч, продюсер бөгөөд нутгийн хар тамхины далд сүлжээтэй холбоотой төдийгүй баячуудад үйлчилдэг нэгэн нөхөн сэргээх төвийн хөтөлбөрийн эрхлэгч байсан юм. Хэрэг гарахаас өмнө тэрхүү байгууллагад нэгэн үйлчлүүлэгч фентанил хэтрүүлийн хэрэглэсний улмаас нас орсон түүхтэй байв. Ивамаса түүнтэй холбогдсны дараа Флеминг зуучлагчийн үүрэг гүйцэтгэн Лос Анжелесийн хар тамхины сүлжээгээр дамжуулан бүлэглэлийн 5 дахь хүн болох Жасмин Санхатай холбогджээ. Санхан 42 настай магистрийн зэрэгтэй цаашлаад бизнесийн удирдлагын зэрэг хамгаалж өмнө нь Мерил Линч хөрөнгө оруулалтын банкын төртөл ажиллаж байсан өндөр боловсралтай нэгэн байв. Гэвч тэрээр өдгөө далд ертөнцөд кетамины хатан хаан гэдгээрээ алдаршсан байлаа. 10 дугаар сарын 10-ны өдөр Флеминг Санхатай холбогдов. Тэр хоёр ч бас энэ том зогсыг алдахыг хүссэнгүй. Флеминг Ивамасад Санхагийн үнийг дуулгахдаа нэг шил нь $250 доошгүй байх болно гэжээ. 4 хоногийн дараа тэд 25 шил кетамин зарж 1-7 хоногийн дараа дахин 25 шилийг борлуулсан байна. 10 дугаар сарын 12-ны өдөр тариа хийлгэснийхээ дараа анх удаа Матиуд сөрөг нөлөө илэрчээ. Тэр өдөр Пласенсиа түүнд хэд өндөр тунгаар кетамин тарьснаас болж түүний бие хөшиж даралт нь огцом нэмэгдсэн байна. Тэрээр Ивамасад цаашид ингэж ихээр тарьж болохгүй гэж сануулсан мөн дахин хэрэглүүлэх зорилготой илүүдэл кетамин үлдээгээд явжээ. 10 дугаар сарын 24, 25, 26, 27-ны өдрүүдэд түүнд нийтдээ 6 удаа тариа хийжээ. 28-ны өдөр гихтэл хамгийн багадаа 3 удаа, нийтдээ 5 хоногийн дотор 27 удаа тэр тариулсан байв. 28-ны өдрийн 13 цаг 25 минутанд хамгийн сүүлчийн тариа хийсний дараа Ивамаса түүнийг орхин гарч улмаар 2 дахь удаага хүчтэй сөрөг нөлөө илэрснээр Матиу Ванда ухаан алдан живж нас оржээ. Үдээс хойш 4 цагийн орчимд туслах Ивамаса гэртээ буцаж ирээд Матиуг амьсгалахгүй байгааг олж харсан бөгөөд 4 цаг 7 минутанд 911 рүү залгажээ. 10 минутын дараа буюу 4 цаг 17 минутанд аврагчид түүнийг нас орсон болохыг албан ёсоор мэдэгдсэн юм. Хэрэг явдал болсныг дуулмагцаа Санха хамгийн түрүүнд Флеминг рүү мессеж бичиж хамаг чат болон дуудлагын түүхээ яаралтай устгахыг шаарджээ. Матиугийн үхлээс хойш тун удалгүй хэдэн жилийн өмнө гарч байсан кетаминаас үүдэлтэй бас нэгэн үхлийн хэрэг ил болов. 2019 оны 8 дугаар сард Коди Маклаури гэхэр Санхагаас кетамин худалдан авч хэдэн цагийн дараа амиа алдаж байжээ. Кодигийн арга ирээхэн түүнийг нас орсны дараа Санха руу уурлаж бухимдсан мессеж бичсэн ч тэрээр ямар ч хариу өгөлгүй, харин ч Google-с кетамин үхэлд хүргэх аюултай юу хэмээн хайж суусан байна. Кодигийн гэр бүл цагдаад хандсан ч тодорхойгүй шалтгаануудын улмаас Санха баривчлагдaltaгүй мултарсаар өдийг хүрсэн бөгөөд жүжигчний үхлийн дараах нийгмийн шуугианы хүчээр л энэ хэрэг сая нэг юм ил болжээ. 24 оны эхээр цагдаа нар Санхаг баривчилж түүний гэрээс яг л хар тамхины жижиглэнгийн худалдааны цэг шиг 80 гаруй шил кетамин, 1.7 кг метамфетамин, альпразолом, кокаин зэрэг асар их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ. Гэвч баривчлагдсанаас хойш удалгүй тэр мөнгө төлөөд батлан даалтаар суллагдсан байна. Харин 2024 оны 8 дугаар сард түүнийг дахин баривчилжээ. Энэ удаад түүнтэй хамт нөгөө 4 хүнийг ч мөн давхар баривчилсан бөгөөд цагдаагийн байгууллагаас Санха болон Пласенсиа эмчийг хэргийн гол зохион байгуулагчид хэмээн тогтоожээ. Гэвч тэд хоёулаа өөрсдөд нь тулгасан ялыг эрс үгүйсгэв. Санха Матиуг урд нь огт харж байгаагүй. Түүнтэй ямар ч холбоогүй. Цагдаа нарын гаргаж ирсэн баримтууд бол цэвэр гүтгэлэг гэж мэлдсэн бол Пласенсиа эмч зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд түүнийг эмэнд донтогч гэдгийг мэдээгүй. Мэдсэн даруйдаа үйлчилгээгээ зогсоосон хэмээн гүрийжээ. Харин үлдсэн 3 хүн болох туслах Ивамаса, Флеминг, Чавез эмч нар прокуроруудтай хэрэгээ хүлээх гэрээ байгуулжээ. Өнгөрсөн оны 7 дугаар сард Пласенсиа эмч мөн бууж өгч хуйвалдан хар тамхи зарж борлуулсан кетамин ашиглан хүний амь хөнөөсөн зэрэг 4 зүйл ангиар хэрэгээ хүлээсэн бөгөөд зүйл анги тус бүр нь 10 жил, нийтдээ 40 жилийн хорих ял сонсох магадaltaй болоод байна. 25 оны 8 дугаар сард Санха мансууруулах бодис түгээх сүлжээ ажилуулсан кетамин худалдаалж хүний амь насанд хүрсэн зэрэг 5 зүйл анги бүхий холбооны прокурорын ялыг хүлээн зөвшөөрчээ. Үүнд 19 оны кодигийн хэрэгч багтаж байгаа бөгөөд хэвлэлүүдийн таамаглаж байгаагаар түүнд дээд тал нь 65 жилийн хорих ял төлөвлөөд байсан ч сүүлийн мэдээгээр бүх ялыг нь нэгтгээд дээд тал нь 45 жилийн хорих ял оноож магадгүй байна. Хамгийн түрүүнд хэрэгээ хүлээсэн нөгөө 3 хүний хувьд Чавез эмч дээд тал нь 10 жилийн хорих ял, Флеминг дээд тал нь 25 жилийн хорих ял, харин туслах Ивамаса дээд тал нь 15 жилийн хорих ялаар шийтгүүлэх төлөвтэй байна.
Олон нийтийн дунд хамгийн их маргаан дагуулж байгаа хүн бол туслах Ивамаса юм. Зарим хүмүүс түүнийг хууль бус им худалдан авч тариа хийсэн хэдий ч үүний цаана эдийн засгийн шууд ашиг сонирхол байгаагүй. Мөн эмийн сөрөг үр дагаврыг сайн мэддэггүй байсан байж магадгүй гэж өмөрч байна. Тэр бол зүгээр л жүжигчний туслах байсан тул даргийнхаа тушаалыг л сохроор дагсан байх гэж үзэх нэг хэсэгч байна. Нөгөө талаас 25 жилийн турш түүнтэй гэр бүл шиг нь ойр дотн байсан хүний хувьд түүнийг зогсоож жинхэнэ эмнэлгийн тусламж дуудах ёстой байсан гэж буруутгах хүмүүс ч байна. Тэр ямар ч албан тушаалтай байсан бай хамаагүй. Насанд хүрсэн эрүүл сарвал ухаантай хүний хувьд хууль бус үйлдэл гэдгийг нь мэдсээр байж өөрөө энэ сонголтыг хийсэн л бол үйлдэлтэй хариуцлага хүлээх л ёстой. Харин бусад хэрэгтнүүдийн тал дээр олон нийтийн байр суурь маш хатуу нэгдмэл байна. Хэрэв Матью ийм алдартай хүн байгаагүй бол эдгээр хүмүүс эмч найруулагч алдартан гэсэн сайхан багныхаа цаана нуугцаар Америкийн нэгдсэн улсын сул дорой эмийн хяналтын системийг ашиглан мансууруулах бодисын хамааралтай болсон тоо томшгүй олон хохирогчдыг цөлмөж амьдралаар нь тоглосоор л байх байсан. Эмийн хамааралтай өвчтнүүд эрүүл сарвал шийдвэр гаргах чадваргүй байж болох ч эмч хүнд ёс зүй гэж байх ёстой шүү дээ. These defendants took advantage of Mr. Perry's addiction issues to enrich themselves. They knew what they were doing was wrong. They knew what they were doing was risking great danger to Mr. Perry, but they did it anyways. In the end, these defendants were more interested in profiting off Mr. Perry than caring for his well-being. 2023 оны 11-р сарын 3-ны өдөр. Нарлаг сайхан энэ өдөр Лос Анжелесийн ойн хүрээлэнд Матьюгийн оршуулгын ёслол болж өнгөрлөө. Ёслол маш цомхон хүрээнд болсон бөгөөд ердөө 10-аадхан хүн оролцсны ихэнх нь түүний гэр бүл хамгийн дотны найзууд нь байв. Мэдээж найзуудын үлдсэн 5 гишүүнч бүгд ирсэн бөгөөд энэ нь тэдний зургуулаа цугларсан хамгийн сүүлчийн уулзалт болсон юм. Тэр өдөр бас үндэсний буйны итгэлцлийн сангаас санаачилсан Матью Перригийн сан хэмээх ашигын бус байгууллага албан ёсоор байгуулагдсанаа зарласан нь мансууруулах бодистой тэмцэж буй хүмүүст туслахыг хүссэн түүний амьд ахуйн хүслийг биелүүлэх зорилготой байлаа. Мөн тэр өдөр бидний сэтгэл зүрхэнд хизээж гэрэл нь унтардаггүй тэрхүү Төв парк кофе шопт дахин нэг сайн найз минь үрд морилн саатлаа.